Сайн байцгаана уу залуучуудаа, та бүхэн 7 дахь хичээлээ хүргэж байгаадаа таатай байна. За энэ удаагийн хичээлээр ер нь програм бичихэд маш их өргөн ашиглагддаг increment and decrement operation гэж байдаг. Өөрөөр хэлбэл эксгэх болон бууруулах үйлдэл. За энийг би та бүхэндээ үзүүлье. За ямар нэгэн A гэсэн хувьсгч байг, тэр хувьсгч маань за тавтай тэнцүү байг. За би үр дүнгээ шууд хэвлээд явъя. За хувьсгчийнхаа өмнө 2 ширхэг нэмэх тэмдэг тавиад хэвлээд үзье. Энэ маань нэгээр нэмэгдэх ёстой. За 5 маань 6 болсон байгааг та бүхэн харж байна. За энэ 2 нэмэх тэмдэгэ хувьсгчийнхаа хойно бичээд үзье. 5 маань 5 хэвээрээ л байна. За энэ юу болсон бэ гэхээр за эхлээд энэ хэвлэх команд маань энэ A гэсэн хувьсгчээ хэвлэлсэн. Өөрөөр хэлбэл 5-ыг хэвлэлсэн. Хэвлэлснийхаа дараа нэгээр нэмэгдүүлсэн байна. За үүнийг хэрхэн хурдан шалгачих вэ гэхээр энэ хэвлэх үйлчлэгийг нь дахин хувьсгчаа дахин хэвлээд үзье. За энэ та бүхэн харж байна. Энд чи ямар ч нэмэгдүүлэх тэмдэг тавиагүй байхад 5 маань 6 болсон байна. За үүний эсрэг 2 хасах тэмдэг бас ажиллана. Харин 2 үржих болон 2 хуваах тэмдгүүд бол ажиллахгүй. За бас богино үйлдэлүүд гэж байдаг. Богино бичиглэлийн богино үйлдэлүүд гэх юм уу да. За тэр богино үйлдэлийг та бүхэнд бас үзүүлье. За A нэмхэн тэнцүү. За 5 гэд өгчий. Энэ маань A гэсэн хувьсгчийг 5-аар шууд нэмэгдүүлнэ гэсэн үг. За 5 маань 10 болсон байгааг та бүхэн харж байна. За өөрөөр хэлэх юм бол за би энэ ч бичиж. Энэ нэмэх тэнцүү 5 гэдэг маань энэ хойтлын энэ бичиглэлтэй утгын хувьд бол ижлэхэн боловч харьцангуй богино бичиглэл юм. За энэ үйлдэл дээр бүх төрлийн 4 үйлдэл маань ажилладаг байгаа. Одоо жишээ нь нэмхийн эсрэг хасах нь ажил нь бас үржих бас ажилладаг байгаа. За үржээд үзье. 5-ыг 5-аар үржиж гин гэсэн үг. 25. За энэ ч нэг анхаарах юм байна. Энэ үйлдэлийн тэмдэг болон энэ тэнцүүгийн тэмдгийг бол хэрхэвч хооронд нь байрын сэлж болохгүй. За хэрвээ тэнцүүгийн тэмдгийг өмнө бичээд үйлдэлийн тэмдгийг хойно бичих юм бол одоо юу гэдгийг те хойно бичих юм бол энэ маань өөр үйлдэл болчихно. Өөрөөр хэлбэл Эт одоо энэ хойно бичсэн утгыг шууд оноочж гин гэсэн үг. Энэ үйлдэл маань. За одоо 5 гэсэн хувьсгч шууд 3 гэсэн утгыг оноочж гинэ гэсэн үг юм аа. Утга байгаа. За та бүхэн өөрсдөө жижиг програм бичиж оролдож үзээрэй. За дараагийн хичээлээр би if буюу нөхцөл шалгах операторыг та бүхэн танилцуулах болно. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.